Тэр хүнтэй найзалж нөхөрлөөд суун гэсэн төлөвөө байгаагүй бол яагаад заалжгүй асуудлыг хүндэрсэн хань нэрхсээ урьдчилан сэргийлж яагаад болохгүй. Өнөөдөр магадгүй нэг 18 9 октод ингээд банд нар залуучууд хоорондоо үерхжиж болно. Хэрвээ сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадахгүй байгаа тохиол би хүүхэд гаргахгүй тул эцэг болохгүй тул би одоо өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг наазах нь эцэг эхчүүдтэйгээ нээлттэй ярьж чаддгүй маа гэд найз нөхдөөс интернетийн мэдээлэлээс хүртэл ингээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Гэтэл өнөөдөр улсын хэмжээгээр хичнээн эхчүүд, эмэгтэйчүүд өр хөндөөлж тэр хэмжээгээр одоо улсын нөгөө хар хайрцагны бодлого гэдэг хүртэл алдагдаж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хүн адгуус хоёрын гол ялгаа нь оюун санаа байдаг. Тэгэхээр оюун ухаанаараа өөрийгөө удирдаач. Өнөөдрийн сэтгэлийн хөдөлгөөнд тэрхэн агшинд л юу хийж байгаагаа одоо юу гэдгийг хянаж чадахгүйгээс болж ингээ гэр бүл болохдоо энэ жирэмсэн болцсон учраас би гэр бүл болцсон. Ингээд асуудал маань ингээд амьдралын явцад ийм боллоо. Инээс болоод саллаач гэдэг юм. Ийм асуудлууд маш их гардаг. Тэгэхээр хамгийн гол нь үүрэг хариуцлагаа мэдээж хүүхэд гэдэг бол бүхэл насны хариуцлага учраас та хүссэн ч хүсээгүй ч хүүхэдтэй болсон тул тэр хүний өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол таны одоо үүрэг хариуцлага юм шүү. Тэгээд өнөөдөр Монголын гэр бүлийн хуулинд эцэг их болох үүрэг хариуцлага энэ талаар бас нэлээд тодорхой зааж өгөөгүй байна л да. Хүүхэд төрүүлээлэдэг, хүүхэд хийгээл яваад байдаг. Гэтэл тэр хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээдгүй эцэг их болох эрхийг нь хасдгүйгээс болоод өнөөдөр энэ тэнд маш их ингээл хүүхдүүдтэй байдаг. Гэтэл нөгөө хүүхдүүд нь янз бүрийн гэмт хэрэгт оролцолдоод ирэхэд дандаа л их үндсэн нөгөө хүсээгүй жирэмслэлтээс бий болсон хүүхдүүд эсвэл эцэг их хоёрын салснаас болж гэмт хэрэгт холбогдсон гэл ингээд энэ жижигхэн асуудал нь улс нийгмийн асуудал болоод яваад байгаа учраас залуучууд маань үерхэж байгаа бол гэр бүл болохоор арай төлөвлөөгүй байгаа бол ядаж өөрийгөө урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй л гэж зөвлөмөр аавна л та. Энэ тал дээр бол эцэг эхчүүд нь ч гэсэн хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаасаа яагаад өнөөдөр хүүхдийнхээ өмсөх хувцас идэх хоолнд нь анхаарал хандуулад байдаг хэрнээ юу бодож байгаа юу сонирхож ямар мэрэгчлээ болох вэ гэдэг дээр нь яагаад өнөөдөр эцэг эхчүүд нээлттэй байж чадахгүй өглөө гараад орой ирдэг тэр хүн хүүхэд гэртээ байж л манай хүүхэд болж гин гэж боддог. Гэтэл хүүхэд нь өнөөдөр юу бодоод байна хинтээ найзлаад байна гэдэг төдийлд анхаарал ханддаг. Тэгээ өнөөдөр ингээл манай сэтгэл зүйн эмнэлцэлд 17 настай хүүхэд сэтгцсэн юм үсцэн ингээд өөрөө яах вэ заримдаа амиа хорломоор санагдаг ээж аав маань өглөө гараад орой ирдэг ерөөсөө надтай юм ярьдаг юм нь хоолд л өгдөг тэгээ би аяга нугаадаг ингээд болоо тэр ирсэн үү энэ ирсэн үү гэж асуудаг өөр юу ч ярьдаггүй би ээжтэйгээ нээлттэй байж үзээгүй. Тэгэхээр ээжтэйгээ эцэгтэйгээ нээлттэй харилцаанд байж чадаагүй хүн гэр бүл болохоор яаж тэр нээлттэй харилцааг эхнэртэйг нөхөртэйгээ бий болох вэ? Эндээс л хамгийн том асуудал гарч ирээ да. Тэгэхээр манай нийгэм яг ингээд дотносоод хүүхдтэйгээ ч юм уу эхнэр нөхөр дотносоод яриад хүүхдтэй зөвлөөд ингэх боломж олцсон бас том хомс байдаг юм шүү. Яг хомс гэхдээ ерөнхийдөө яг барууны орнууд бол нээлттэй байдаг тийм ээ. Хүүхдтэйгээ цаашлах нь амьдрал яг уу за чи жишээл ерөнхийдөө залуудаа ингэж ярьдаг ингэж яв тий аюулгүй байдлаа ингэж чанга ингэ ярьждаг юм шиг байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн нийгэм чинь тэгж ярих нь битгий л одоо баг нөгөө хоол унд нь одоо яг уу их хөвгдгийг хүртэл хэцүү болчиход байна шүү дээ. Тэгээд тэр захим сүлжээгээр ороод ч юм уу янз янзын кафе дээр янз янзын юм дээрээс одоо интернетээр ороод тэрийг хай гэхэр зэрэг болцоотой хэсгийн тун цөөхөн болцоог нь дийлэх юм болчиход байна. Тэгээ хэрвээ эцэг эхчүүд нь үр хүүхдтэйгээ энэ талаар ярилцаж чаддгүй маа гэхэд нойлынхаа өрөөнд ч юм уу яаж жирэмснээс урьдчилан сэргийлэх үуч гэдэг юм эсвэл яаж тэр асуудлыг бэлгийн замын халдвар төвшнөөс урьдчилан сэргийлэх вэ гэдэг тэр тохимол нь эмнэлэгдэрч байгаа одоо эрүүлийн хамгааллын яамны гэр бүл төлөлтийн албан дээрч байгаа тэр тохимолын авчирд хүүхдийн гэрийнхэн жорлонд юм уу эсвэл ширээн дээр ингээ авчираа тавихад хүүхэд тэрийг эцгийн хажууд биш маа гэхэд явцсан хань үзэлд мэдээлэл авчихна. Ер нь зөвлөхөд бол тэгж зөвлөх хэрэгтэй тийм ер нь зөвлөхөд тэгтээ ер нь эцэг эхчүүдийн нэг нийтлэг алдаа юу байна вэ гэхээр хүүхдээ ерөөсөө сонсч чаддаггүй. Ингээд дотоод сэтгэлээ нээгээд би тэрнтэй найзлаад тэгсэн чинь чи тиймийн хүүхдтэй нийлж яах нь буруу айлын хүүхдтэй гэдэг ингээд шүүмжлээд байдаг. Ингээд ээж аав нь загнахлаар хүүхэд за намайг ингээд үнэ хэллээр эцэг маань загнахын юм чинь би хэлээд яхах чимээгүй байжээ гэд ингээд хаагдал харилцаатай болчтой. Тэгэхээр эцэг эхчүүдтэй зөвлөж хэлэхэд хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол хүүхдийг шүүмжилж буруутгахаас өмнө хүүхдээ нэг төвчээртэй буруутгахгүйгээр нэг 20 минут 25 минут сонсоод төвчээр гаргаач. Дараагийн хүн тий
нэг загнахад ажлаас халагдчихна гэж бол хүн төвчээр гаргаад сонсдог бол ягаад насан турштай хамт байх гэр бүлийнхэнтэй нэг сонсох хугацаа зарцуулж чадахгүй байна. Энэ дээр л эцэгчүүдийн харилцаа маш их том албаа. Миний бодлоор бол тэр боломж олцсон их том хомс байдаг юм бол гэж боддог байгаа шүү дээ. Ер нь тэгж ярилцахад ер нь бид нөгөө монголчууд тэр эхнээсээ ерөөсөө яг тийм соёлоо яг нөгөө өмнөх аав ээж нь өөрсдөө тэгж харилцаж байгаагүй тийм өмнөх аав ээж тэрний өмнөх аав ээжүүд зарим нь одоо хулгай ээж авчирсан зарим нь хүчээр суучдаг зарим нь нөгөө сүү тавиа суучдаг юм. Гэтэ энийг одоо энэ нийгэмд таслахгүй бол дахиад энэ үргэлжлүүлээ. Энийг л их ойлгуулж ярих хэрэгтэй л болчиход байгаа юм тийм ээ. Эцэг өөрсдөө энэ гэр бүлийн тухай боловсролыг бас өөрсдөө олж мэдээд тэгээ би яаж хүүхдтэйгээ харилцах уу тийм ээ. Ямар үед гэр бүлдээ цаг гарах уу энэ дээр одооноос суралцахгүй бол энэ зүйл ингээл үргэлжилсээр л байх болно пипинтэйгээ ярилцдаг зүйл. Энэ тал дээр яг зөвөр нэгэнтэл маш олон хүмүүсийн телевизийг үзэж байгаа. Ялангуяа албан байгууллагуудыг толгойлж байгаа албан байгууллагуудын хүний нөөцийн менежер ч байдаг юм уу сургалт хариуцсан хүн байдаг ч юм уу ямар ч нэг одоо эрх мэдэлтэй хүмүүс нь энэ ажилчдынхаа аюулгүй орчин, тогтоо ажиллах орчин талаар ярьдаг. Гэсэн хэдий боловч нөгөө гэр бүлийн асуудал нь ямар байна гэдгийг хэн ч юусоо сонирхдаггүй. Өөрснөө ч магадгүй гэр бүлийн асуудалтай явж байдаг. Тэгэхээр ажлын сайн бүтээмжтэй байхын тулд ар гэр аюулгүй тайван байх хэрэгтэй. Тэгэхээр албан газраа гэр бүлийн орчныг яаж сайжруулах вэ гэдэг тал дээр одоо мэргэжлийн хүмүүсээс сургалт авъя гэх юм бол манай төвийн үе татвал бас нээлттэй байна. Яг нэг 5 дахь өдрийн өглөө 30 минут гэр бүлийн талаар гэр бүлийн харилцааны талаар тэр ажилчтай нэг 30 минутын зөвлөгөө авчихад эдгээр хүмүүс чинь очиод гэр бүлдээ тэр эрэг таатай харилцааг яаж бий болох вэ? Яаж би нэгээ сонсох уу гэдэг тактик суралт чинь очиод тэр хүүхдүүдтэй нөлөөлнө. Их гих мэтлэнгээр бид нар албан байгууллагуудаар гэр бүлийн уур амьсгалыг яаж эрэг таатай болох уу гэдгийг одоо бодолцохгүй болоод өнөөдөр нийгмээр ерөөсөө ингээд яг гэр бүлийн асуудал бол нэлээд хүнд болсон. Яа тэгэхээр уламжлалт хандлага өөр хэлээд бид нар чинь нүүдлийн соёл иргэншлээс ингээд суурин хотын соёл иргэншилд ингээд ороод ирэхэд олон хүмүүс энэ жижигхэн газар яаж би энэхээ эрхийг зөрчихгүйгээр яаж эрэг таатай уур амьсгалаар стресст орохгүйгээр яаж эвтийхэн амьдрах вэ гэдэг арга техник суралцахгүй бол ингээд ерөөсөө нэг хаашаал гарнаа за минь төгжээ гэртээ орсон ч ингээл ядарсан мөнгө төгрөний асуудал эсвэл хамаатан садангууд хадмуудын асуудал гэл ингээл тэрийг мартагнахын тулд нийгмээрээ өнөөдөр архитектурул явж ир юмгүй. Тэгэхээр албан байгууллагуудын дарга нар бол энэ ажилчдынхаа сэтгцэн эрүүл мэндэд гэр бүлийн орчныг нь яаж эрэг таатай болох уу гэдэг тал дээр илүү анхаараасаа өнөөдрийн хийж байгаа 8 цагийн ажил дээр гарах үр бүтээл чинь тэр арга гэрээс ихэнх шалтгаална гэдгийг л ойлгох хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр одоо яг гэр бүлийн харьцаан дээр гэдэг ингээ ярихаар гэр бүл жишээлбэл одоо саяны оролцогч маань цагтлан бичсэн хүн маань хэлж штэ. Би их нэртэйгээ сонсноо гэж. За энэ хоёр яг зөвлөдөд ойлгоцол юм байгаа. Сонсдог юм байгаа тийм. Тэгээд цаад хар үр дагавар нь нөхөр салж ийн. Сарнуудаар салж яваад байна. Тэгээд тэнд хүүхдийг буруутгах. Хүүхдийг бүр баг одоо бүр гай энэ бол одоо баг гай. Энэ гайгаас олж одоо ийм боллоо. Энэ надад гай болж байна. Өөр хүнтэй гэрлэх гэсэн, өөр хүнтэй суух гэсэн энэ хүүхд надад гай болоод байна. Энэ хүүхд байхгүй бол би сайн сайхан амьдрах гээд байна. Энэ хүүхд байхгүй бол би энэ залуутай ч юм уу хүүхдэд ч юм уу суух гээд байна. Гэдэг. За мэдээж гэр бүл салсны дараа 1-2 жилийн дараа бас сэтгэл таарсан үнтэйгээ нэг гэрт орно. Цуг амьдрал. Гэтэл нөгөө хүүхдүүд нь уцтаад байна. Тал талаас нь уцтаад уулзъя барь тий ааваа санаж ийн, ээжээ санаж ийн, уулзах хэрэгтэй байна. Ингээд яах вэ гэдэг асуудал гарч байна. Гэтэл ахаа зөрчил үүсэн тэр. Чи одоо хүүхд чиний хүүхд яхаараа дандаа чамаас мөнгө нэхэж, яхаараа чамаас дандаа ном дэвтэр нэхэж идэг. Чиний хүүхэд яхаараа энд ирж дандаа хоол унд идчих хэвээр. Чиний хүүхэд гэхээр яхаараа илүү их хидэлж явах хэвээр ингээд зөрчил үүсээд эхэлдэг. Тэгэхээр гэрлэхгүй байх гэдэг арга байхгүй. Яг гэвэл залуусууд хүнтэй гэрэлж таараа, сууж таараа, ахаад амьдрал үржин үр хөвгтөө болно. Гэтэл нөгөө цаана орхигдсон хүүхдүүд маань бүр хинж болоод нөгөө цаана орхигдсон хүүхдүүд маань бүр одоо тий өстой нөгөө яах гээд байгаа тий бүр ингээ хаягдчихдаг. Тэгэхээр салснаар асуудлыг шийдвэрлэдүүлээ. Тэгэхээр хэрвээ
та гэр бүлээ салгаад хин нэгэн хүнтэй амьдрах гэж байгаа бол салсны дараа үр хүүхдүүдээ яах вэ? Тэтгэр тэтгэмж өгөх үү гэдэг тал дээр суугч байгаа хүнтэй ч гэсэн маш сайн тохиролцож ярилцахгүйгээс болоод би энэ хүнийг салгаж аваад сууж ийл болоо гэд ингээд салгаад аваад суучтаад дараа нь нөгөө хоёр хүний хүүхдүүд хоорондоо эв түнжингөө асуудал гаргалаа гэхэд хүүхдүүдээс болоод дахиад зөрчил үүсдэг, дахиад салдаг. Тэгэхээр гэр бүл салснаар бол асуудал шийдвэрлэгддэггүй, харин хамтраад асуудлаа шийдвэрлэх юм бол энэ гэр бүл маш бат бих болно. Хамгийн гол нь хүмүүс өнөөдөр сэтгэл зүйгээр би энтэйгээ ойлголцож байгаа бол тэр гадаад өнгө үзэмж хин нэгэндээ гологдож байна гэдгийг мэдчихэл байгаа бол хамтраад асуудлаа шийдвэрлэх боломжтой. Өнөөдөр эмэгтэйчүүд үнтэй хувцас өмснөөр сайхан харагдахгүй л дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр сэтгэл санааны хувьд амгалан тайван, сэтгэл санаа эрүүл тайван байна гэдэг бол хамгийн чухал учраас магадгүй тэр эмэгтэй стрессээс болоод таргалаад ээж болно. Тэгвэл тэр амгалан орчин нөхөр нь өвч гэнэ үү гэдэг дээр бас ярилцах хэрэгтэй л дээ. Тэгэхээр одоо энэ загтал бичсэн гэр бүлийн хувьд бол хэрвээ та эхнэртэй хайртай анхны хайр эхнэрчтэйгээ одоо ойлголцдог гэсэн хэрнээ өнгө үзэмжин таалагдахгүй байгаа бол хоорондоо энэ асуудлыг хамтарч ярилцаад эхнэрээ гоо үзэмжтэй болгоход нь анхаарч хандаасай л гэж. Тэрнээс сайхан хүүхэнтэй суулаа 30-тай хүүхэнтэй одоо боловсралтай хүүхэнтэй суулаад гин тэр хүүхэд гаргаад 2 жилийн дараа дахиад тарган болт дээр тэрийг таргаллаа гэд хаях уу те. Тэгэхээр хүн адгуус хоёрын гол онцлог нь бол оюун ухаан ухамсараараа байд. Учираас та 2 хүүхдийнхээ өмнө өөрийг хариуцлах хүлээсэн. Ийм учраас 2 хүүхэдтэй сайн эцэг яаж болох вэ? Гэр бүлээ яаж илүү аз жаргалтай болох вэ гэдэгт нь анхаарлаа хандуулна гэхээс дараагийн хүнтэй одоо сууснаар та илүү аз жаргалтай болно гэж байхгүй л дээ. Тэгэхээр энэ гэр бүл одоо хагас бүтэн сайн өдөр хамтдаа аялал цугаалгаар явдаг ч юм уу. Тэр эхнэрээ нийгмийн орчинд дасан зохицоход нь бас туслах хэрэгтэй л дээ. Магадгүй тэр эмэгтэй бүх насаараа энэ хүнээр тэжээлэх ингээд ажил хийхгүй гэртээ суудаг байсан бол бас тодорхой хэмжээгээр дээд сургуульд орч чадгүй юм гэхэд тодорхой хэмжээгээр бас нэг мэрэгчлээ олох мэрэгчлийн курс явдаг ч юм уу. Гэх мэтлэнгээр өөрийгөө хөгжүүлэхгүйгээр зөвхөн л нэг гэр бүл боллоо, за хүүхэдтэй боллоо, мөнгө олчод болоо гэсэн ийм одоо явцуу хандлагатай гэр бүлүүд цаашдаа бол маш сонирхолтой амьдралтай болж эхэлдэг. Ийм гэр бүлүүд бие бинийгээ хуурж мэхэлдэг. Ингээд хуурж мэхэлсэн гэр бүл ямар ч ихтгэл үнэмшил үнц зүйл байхгүй учраас ингээд үр хүүхдийнх нь хүмүүжлчихсэн сөргөөрнүүлэлт ингээд сургууль дээр очиход чинь хүүхдийн хүмүүжлэл яг харагдаг. Энэ гэр бүл ямар вэ гэхэд хүүхдийг хараад тоглож байгаа тоглоом хүүхдүүдтэйгээ хандаж байгаа хандлагаас нь илэрхийлдэг ш. Тэгэхээр энэ аавын хувьд бол та гэр бүлээ илүү сонирхолтой аз жаргалтай амьдралтай яаж болох вэ гэдгийг дээр л та өөрөө санаачлаа гаргана гэхээс биш эхнэрээсээ салаад юм уу эсвэл гоё эмэгтэйтэй явснаар асуудлыг шийдвэрлэж чадах амьдрал шийдэгдэхгүй. Энэ зоосны нөхөр бас амьдралыг хараад байна уу юу? Яг энэ хүний хувьд одоо яг тухайн үед байгаа асуудлыг шийдээгүйгээр дахиад өөр нэг харилцааг үүсгэхэд тэр асуудал байж лээ. Яг тэгэхээр асуудал зөвхөн нэгэн талд байхгүй хоёр талд байгаа. Тэгэхээр та энд одоо яг байгаа асуудлаа шийдээгүйгээр дахиад нэг харилцааг үүсгэлээ, дахиад асуудал үүснэ. Магадгүй дахиад салах болно. Тэгэхээр яг одоо энд байгаа асуудлаа Өөрөөр хэлбэл энэ хүн бол гэр бүлээсээ нэг салъя гэж бодохгүй байна шүү дээ. Яг өөр нэг тийм хүн байна. Гэхдээ би яах вэ гэж асууж байна. Тийм бол та их нартайгаа ярилц, цагийн хуваар гарга, тийм ээ? Ажлынхаа цагийг арай багасгачих. Тэгээ үнэхээр их нар чинь ганцаараа хүчрэхгүй бол та их нартай туслаад нэг цагт нь хүүхдээ хардаг ч юм уу, тэр үед нь та их нарын нэг ямар нэгэн ууланд ч юм уу, тийм ээ? Сургалтанд явуул юм уу, дамжаанд явуул. Ингээд баг багаар өөрчлөх боломжтой. Магадгүй нөгөө хүнтэй суулаа. Яг түрүүчийн автгон цэцэг их чинь хэлснээр нөгөө хүнтэй суулаа. Эхэндээ сайхан байна. Нэг гэрт орохоор дахиад юу өөрчлөгдөж, яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тэр хүн дахиад л магадгүй санаанд хүчрэмслэлээ. Тэгээ дахиад тэр их чиг буруутгах уу тийм. Тэгэхээр энэ хүн энд байгаа асуудлаа шийдээгүйгээр дахиад нэг асуудлыг үүсгэхэд асуудал байсаар л болно. Салалт гэдэг бол гэр бүлийн шийддэг тийм асуудлыг шийддэг хамгийн зөв шийдэл бол биш. Тухайн нөхцөл тэр зөрчлийг шийдвэрлэж тийм бол дараагийн зүйлж аяндаа ингээд шийдвэрлэгдээд явна. Тэгэхээр хүүхэд тоглоом биш үү те хүүхэд нэгэнд гарчлаа та хоёр тэр хүн хоёр хүүхдийн өмнө үүрэгтэй хариуцлагатай нийгмийн өмнө тэр хоёр хүүхдийн өмнө эцэг их гэсэн бас нэг том хариуцлага байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг хүн болгох те хүмүүжүүлэх тийм үүрэг байна. Дахиад өөр хүнтэй суугаад яхаа тэр хүүхдүүдэд та сайн хүн болгоод өсгөчих. Эхнэр ч гэсэн мөн би нэг гэртээ байж гэн те гэртээ хараа эхнэр хүн зөвхөн хоол хийгээл аваад ирсэн хэдэн төгрөгийн зарцуулаад хоол хийгээл хувцас нуугааж гэн энэ бол эхнэр хүн биш ээ.
Яг ямар байх хэвээр эхнэр хүн ямар байх хэвээр тий төлөв даруу, цэвэрч нимба тий үнэн шудраг үйлэн дуран үгэн цэцэн гэд Монголын сайхан үгнүүд байгаа шүү дээ тий. Яг л тийм байх хэвээр. Хэрвээ та тийм байж чадахгүй байгаа бол өөрийгөө би яг болж байна гэж бодох хэрэггүй. Тиймээс дахиад өөрийгөө боловсруул, бусад хүмүүстэй өөрийгөө харьцуул, өөрөөсөө доор байгаа хүнтэй биш, өөрөөсөө дээр байгаа дээд түвшний хүнтэй харьцуулж хүн